За та бүхэн дээр өдрийн мэндийг хүргэе. Social Talk нийгмийн хариуцлага дээр нэвтрүүлгийн маань 10 дугаар өнөөдөр эхлэх бэлэн боллоо. Нэвтрүүлэг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг дахин хүргье. За өнөөдрийн зочдтой танилцуулъя. Чинхаг их сургуулийн төгсөгч Цэлмүн. За манай нэвтрүүлгийн модератор их баяр. Нийслэлийн Монгол Ардын намын дэд дарга Алтан Шагаа, Стратеги академийн захирал Мөгццэг, доктор Мөгццэг. Докторыг мартсан баярлалаа. За нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны ерөнхий наримчид дарга Тамиранаар олцож байна. Ингээд өнөөдөр бас оролцогчтой танилцуулахад ингээ яг юм залуучуудын төлөөлөл болон за одоо улс төрийн намын төлөөлөл, за судлаач, доктор болон залуучуудын холбооны удирдлага ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол ямар сэдвээр ярилцах чагаа гэхээр залуучуудын сонгуулийн эрс жилээс жилд өсөлттэй, бууралттай эсвэл одоо залуучуудын итгэх хэр байгааг яг бид нар дээр албан ёсны тоо анализ хийхэд бол бас их төвөгтэй байдаг шүү дээ. Янз янзын үнцэг байдаг тий. Тэгэхээр манай нэвтрүүлэг өнөөдөр мэрэгжлийн одоо Стратеги академийн захирал доктор Мөгццгийн хувьд бол таны бодлоор одоо яг залуучуудын сонгуульд оролцож байгаа итгэх сүүлийн жилүүд юу ямар хуу байгаа вэ тий. Энэ талаар та бидэрт ер нь ихний асуулт дээр хариулаад явуул. За тэгэхээр ер нь бол одоо 21-р зууны одоо эхний одоо ингээ 20 жилийн яваар үзэхэд жил эрт тутам ер нь сонгогчдын эрс бол буурж байгаа юм. Зөвхөн Монголд төдий дэлхийд даяар. За тэр дундаа одоо залуу сонгогчдын одоо нийт хувь бол их доогуур байгаа. Тухайлбал одоо Америк бол одоо барууны гол орнуудад нэг одоо 41%-тай, за 52%-тай ч гэдэг юм уу. За манад болохоор 2016 онд бол нийт сонгогчдын эрс бол 71 байхад 35 хүртэл насны залуучуудын хувь бол одоо 58.9%-тайсэн. Өөрөөр хэлбэл тэг 60 орчим хувь нь сонгуул саналаа өгж байна. Залуучуудын маань 40% нь бол огт орохгүй байгаа. За ийм одоо ерөнхий юу байна. За тэгтээ 2016 2017 оны одоо Монголын сонгуулиуд, за Америкийн сонгуул, за Германы одоо Бундестагийн сонгуул гэдэг энэ олон сонгуулийн одоо үр дүнгээ харахаар ер нь бол залуучуудын эрс бол өсөх хандлагатай байгаа. Энэ яагаад нэг өсөж байна гэхээр ерөөсөө одоо нийгмийн одоо сүлжээ буюу одоо цахим сүлжээ энэ сонгуулийн сурталчилгааны хамгийн том сувг болцсон байгаа. Энүүтэй холбоотой байгаа. За тийм учраас ер нь бол бид нар одоо юу тооцоолж байна гэхээр залуучуудын улс төрийн итгэх бол өсчөөд байна. Одоо энэ гэрийн компьютер гар утаснаас одоо улс төрийн мэдээлэл авж байна. Тэгтээ яг нөгөө улс төрийн одоо мэдээлэл авсан нөгөө залуу сонгогч нь очоод санал хураалтын өдөр саналаа өгөхгүй юу гэдэг дээр гол асуудал байгаа юм. За ингээд 2016 2017 онд одоо бид нар залуу сонгогчдын одоо судалгааны юмуд зөндөө хийсэн. Одоо дэлхийн дахины судалгаач гэсэн нэлээд байна. Тэгэхээр ингээд залуу хүмүүс яагаад одоо сонгуулийн эрс бага байна гэхээр нэгдүгээрт нь улс төрийн мэдээлэл одоо хангалттай байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо улс төрийг сонирх юм багтаа. За хоёр дахь том шалтгаан бол одоо нөгөө одоо байгаа улс төрийн тогтолцоонд ийм сэтгэл ханамжгүй. Одоо улс төрийн намууд гэдэг юм эсвэл одоо тухайн төр засгийн одоо гол байгууллагын тэр ихтгэл их доогоор байдаг. За эсвэл одоо ер нь улс төрийн авилгал одоо нэмэгдийн хэрээр залуучуудын бас сонгогчдын оролцоо буурж байгаа. За тэгээ ер нь бас хамгийн нэг бас түгээмэл 30% орчим хувь нь бол ерөнхийдөө улс төрөөс өөр салбарыг сонирхолтой. Улс төр бол ерөөсөө залуучууд одоо залуу насны тийм одоо сонирхол татсан зүйл биш. За тэгээд бас нэг тодорхой хувь нь одоо итгэхгүй буюу санал хураалтын өдөр одоо бичиг баримтаа гээцсэн. Эсвэл бичиг баримт саналын бүртгэлтэй газараа байхгүй. Гэсэн иймэрхүү байдлууд ер нь одоо эрсдэлтэн сөргөөр нөлөөлж байгаа. Энэ нөгөө би ч анх хэдэн он саналаа өгснөө хэлжүүл яг миний насыг баригчих гээд байна л та гэдэг шиг. 2000 оны ихэрч ангил нэг сонгуулийн сурталчилгаа ч юм нэг хамтлаг дуучт муучтаар тий. Тэгэл нэг юм бэлэг тараалт мараалттай явдаг байсан шүү дээ тий. Хамгийн сүүлд 2008 оны сонгуулиар урлагийн арга хэмжээ яваад тэгээ хаасан. Тий. Тэр чинь одоо 2000 оны 2004 оны сонгуулиар бол ингээл аяга маяг одоо юу гэдгийг халуун сав энтри чинь бол байнга өгж идэг байсан шүү дээ. Тэгээд би харахтаа бол одоо юу гэдгийг тэрийг авахын тулд юм хүүхдүүд айгүй их тэр сонгуулийн сурталчилгаанд очдөг байсан тий. Тэгэл тэр нэг мөрийн хөтөлбөр энтрийг сонсчод байсан байхгүй. Тэгээ яг одоо бол нийт хүн амын одоо 50-аас илүү за 50% ингээд нийслэл хотод амьдарч шүү дээ. Тэгээ яг одоо энэ нийслэл хотын намын байгууллагын галтгоо барьж байгаа шагаа даргын хувьд бас энэ залуучууд маань сүүлийн үед ямар хөө байна? Энэ жилийн хувьд бас яаж оролцохоор юм шиг байна? За яг сонгуул нэг өөр өнгөө өстэй явдаг онцлогтой болдог. Тэгээд 16 20 оны сонгуул бол нөгөө илүү сошиал давлгаанд одоо залуучууд төдийгүй одоо ингээд ахмадууд маань хүртэл нэгдээд ингээд аюул том давлгаа байсан учраас залуучуудын итгэх оролцоо сошиал нэгдүгээрт хандлага их өндөр байна.
За нэр дэвшигчээс бас их шалтгаалж байгаа. Залуучууд маань одоо өөрийн дэмждэг одоо тийм залуу улс төрчдийг бол одоо санал авсан байдлыг ингээд үзэхээр залуучууд нь ингээд аягүй санал өгсөн байдаг. Судалгаагаар тэгж гарч ирдэг. Өгсөн одоо тэр дүн тооцоолол нь ерөнхийдөө эргээд харж байгатай. Залуучуудын идэх оролцоо тэр нэр дэвшигч бас маш үр ролтой чухал байна. Тэгэхээр энэ жилийн үед бол бас их олон бие даагч нар байна. Олон залуучууд ерөнхийдөө нэр дэвшин сонгуульд нөгөө өрсөлдөхөө илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ жил одоо бас тэгээд энэ цаг үеийн онцлог байдалтай холбоотойгоор нөгөө карантинтай холбоотойгоор ч одоо сошиалд одоо залуучууд маш их идэвхтэй байна. Тэгэхээр энэ жилийн үед бол залуучууд одоо бас сонгуульд өргөнөөр оролцох болов гэснэ гэдэг. Тэгээ энэ багшийн номч нь өөрөө сошиал бас популизм тий цахим популизм. Тэгэхээр одоо саний даргын хэлдгэр шагаа даргын хэлдгэр нөгөө энэ карантины үетэй холбоотойгоор ийм популистууд одоо цахимд гарч ийн л да. Тэгээ энийг одоо хэрхэн яаж ялгаж мэдээллийн одоо тэр зөв их сурвалжийг олж энд одоо хэрхэн шүүлтүртэй хандах вэ гэж одоо бас багшаас асуумаар байна л да. За тэгэхээр энэ 16 оны Америкийн сонгуул буюу одоо энэ Дональд Трампын ясан сонгуул маань одоо дэлхийн сонгуулийн одоо кампанийн үйл явцад юм цахим хувьсгал хийсэн. Үндсэндээ бол тэрнээс өмнөх одоо телевиз за тэгээ бусад одоо мэдээллийн сувгуудын одоо нөлөө өвчтэй байтал Дональд Трампын сонгуул яасан гэхээр ерөөсөө асар их хэмжээний хуурамч мэдээ одоо фейк ньюс гэдэг их сурвалжин тодорхойгүй. За тэгээ тэр мэдээ ихэнхдээ одоо нөгөө Америк иргэдэг хооронд нь талцуулсан, хагаралдуулсан. Тухайлбал одоо Америк нийгэмд хар цагаан арсны алгаа их байна. За гадны одоо цагаачд бол Америк нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд одоо нийгмийн хамгааллын одоо хамаг тогтолцоог одоо голлон одоо авж байна. За ер нь дэлхийн цааханд Америкийн бодлогоч одоо асар тийм одоо мөнгө цацж байгаа боловч яг Америк иргэдэд наалцсан юм алгаа. Тийм учраас бид нар одоо Америк нэгдүгээр таах хэрэгтэй гэдэг ийм үнцрэг мессежүүдийг бол асар их тавьсан. За тийм учраас энэ одоо 2016 оны Америкийн сонгуулиас эхлээд энэ дэлхийн дахин цахим популизм буюу одоо нэг гудамжинд одоо тэмцэл хийгээд иргэдийн хэрэгцээн дээр тоглолтог одоо олныг хөөрөгдөг үйл бүтэх амлалт одоо гаргадаг нөгөө популистууд маань одоо бүгд ийм цахим ертөнцид ороод ирсэн байгаа. Тэгэд энэ байдалд одоо яах аргагүй одоо иргэн сонгогчд мэдээлэл авах хэцүү. Жишээлбэл энэ 2016 оны Америкийн сонгуул бол хамгийн их стресст орсон сонгуул гэж одоо судлаач үзсэн. Дандаа юм сөрөг мэдээ, хар мэдээ. Тэгээ сая шагаа дарга хэлээд байна л да. Одоо энэ жил бас муу адилхан. Бид нэг дэлхийд дээр цар тахлын юм одоо хязгаарлагдмал нөхцөлд бол яах аргагүй нэг олныг хамарсан уулзалт тэр арга хэмжээ бол хязгаарлагдана. Тийм болохоор өссөн өсөөгөө одоо цахим сүлжээ. Тэгээ телевизийн одоо мэдээлэл ер нь одоо суртахууны гол их сууг болох нь. Тэр дотор одоо яаж үнэн зөв мэдээлэл авах юм бэ? Энэ бол асар чухал. Тэр энэ дээр бол та хэд одоо яаж шилбэ шүүлтүр хийх вэ? Нэг одоо улс төр ч юм уу намын тухай мэдээлэл орлоо. Гэхэд яаж тэ ялах вэ? Энэ бол байна л да. Манай нэг хоёр нэвтрүүлэгч нь захим одоо сошиал медиа хэрхэн зөв хэрэглэв гэдэг нэг дугаар явсан. Дараагийн дугаар нь бас мэдээллийн аюулгүй байдлын тухай нэг дугаар явсан. Тэгээ анзаараад тахт ийм байна л да. Одоо нөгөө сүүлийн үе чинь Монголд нэг ийм инфлюенсер гэдэг үг их тийм модонд ороод шүү дээ. Инфлюенсер гэдэг. Тэгээ түрүү жил 2 жил чинь нэг энтерпренeur гэж явж байгаа. Одоо инфлюенсер их жил одоо юу болох юм бэ? Тий. Тэгэхээр нэг юм манад бас яг нөлөөлөл гэдэг нь бол олон дагагчтай хүмүүс нь өөрсдөө бас яг тэр нөгөө мэдээлэл зөв ялгах чадахгүй. Тэндээсээ хамаарад ингээд нэг юм бүүм үүсдэг. Тэгээ одоо жишээл таны түрүүний ярьдаг шиг одоо 16 оны Америкийн сонгуулиар фейк ньюс маш их явсан гэдэг шиг манай залуучууд бас яг нэг юм буруу мэдээнд айгүйх автдаг нь коронавигоор мэдэгдсэн шүү дээ. Хүнсний омсол үүслээл гэлсэн бензин одоо дууслаа гингууд гарч авч дүүргэж идэг. Тэгсэн хамгийн сүүлд нөгөө өглөө нь ер нь 20 50-аад хот хаачаад чинь та нар энэ бензинтэй хайж байгаа гэсэн чинь дүүргсэн хүмүүс нь нэрээ тийш дээ гэж. Саяхан нэг бичлэг задарлаа гээл те. Нөгөө манай ах нөгөө онцгой байдалд ажилладаг voice message юу. Тэгвэл тэрнээс гадна нэг сая бас нэг намын нэг хүнийг харлуулах юм нэг баг ажиллуулъя. Одоо сошиалаас айдаг барьдаг ингээд бичиж тэгээд туучий гэл нэг бичлэг задраадсан юм байна. Яриа юу? Тэ? Яриа. Тийм тэгэхээр чи одоо ерөөсөө яг тийм болчихж байгаа байхгүй юу? Хэдий сайн байсан ч гэсэн те нэг харлуулъя гэдэг нэг хэдэн нөхдүүд суулуулж байгаа л за одоо юм нэг хар пост бичгээд бид нар ингэдэг байхгүй. Одоо нөгөө нэг залуучдын байгууллага одоо ингээл бид нар чинь 21 аймаг салбар тэнд бас тодорхой хэмжээний залуучууд байгаад байна шүү дээ. Тэнгүүт эхлээд бид нар яг юу тайлбарладаг вэ? Нэгдүгээр цаг ус төр гэдэг нь юуг нь тайлбарлаж өгдөг байхгүй. За яг ус төр чинь яг
тэдний ойлголтоо юу ингээ ус төрийн юу ингээ асуухаар ингээд яг тэр ингээ 76 хүн л байгаад байгаа байхгүй тий. Ордон л төрийн ордон тий. Тэнгүү тэн дотор айгүй муу хүмүүс байна. Яг миний одоо итгэж байгаа хоол тэнд яг идчихлээ тий. Яг тэр өмцгөөс нь хараад тэнгүүд нь юу гэж хэлдэг вэ? Ус төр гэдэг бол зүгээр шийдвэр гаргах процессд оролцох оролцоог л хэлээд байгаа шүү дээ. Миний өмнөөс тэнд хүмүүс шийдвэр гаргана. Тэгэхээр тэр би төлөөллөө тэнд явуулах хэвээр. Тэрийг л би ингээд зөв сонгох хэвээр гэдэг бид нар тэр хэлж өгд. Тэгээд ингээд тэрний ингээд дараагийн сэдвэнд яг ингээд одоо сүүлийн энэ жил одоо явахад бол яалчгүй захим боловсролыг захим юунд аюулгүй байдлыг бид нар ингээд тайлбарлаж өгч байгаа. Та хэд ингээд яг тэр нэг verified юуг тий ингээд ялгаж гин үү тий ард нь ингээд зөвхтөө байдсан шүү дээ мэдээж уул нь ялахад айгүй амархан шүү дээ тэр ингээд цааш чигээс хилэнгүүт арай дээр болно. Хоёрдугаар дөөдөөс нэг асуулт ирдэг байхгүй. Гэхдээ яг ингээд энэ бидний ингээд тэр худлаа мэдээллийг чинь тэр ус төрчин яг гаргаж байгаа тэр нэтворк нь цаана ус төрчин өөртөө байгаа шүү дээ. Тийм үнэлгээ захиалгатай. Тэд нар яагаад тэгээд бидний толгой ирүүлэх гэдэг ийм хийгээд байгаа юм бэ? Тэгмээ сошиалыг ингээд яг өөрийг муухай олгож байгаа юм нь нөгөө дахиад нөгөө нэг устарчтна гэдэг юу ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд яалчгүй одоо нэг яг энэ яг саяны ярианы үргэлжлүүлж яхад ингээд залуучуудад яг ингээд бүр ингээд хурцл ажиллах хэрэгтэй юм байна. Энэ дээр ойлгох. Ингээд хилээл ах хэрэгтэй. Ойлголтын зөрөө өсөхгүй шүү хилээд байгаа шүү. Наа чи спонсорт нэми, verified нэми, тэр зөв тэмдэгтэй мэдгтэй. Тэр мөр яг ус төрчдийн яг өөрийн аккаунт нь юу юм? Тэр мөрийг л ус төрчдөнд өөртөө сайн таниулах хэрэгтэй. Энэ намын залуучдын байгууллага сайн хэлэх хэрэгтэй. Зүгээр хүн болгол энийг хилжээж арай илүү ойлголтыг өгөөд ганц одоо энэс өөрийгөө энэ худлаа юм угаасаа л ингээд явах юм бэл. Тэнгүүд энэс яг ингээд ганц өөрийгөө тэр авч чадах нь л ерөөсөө тэр яаж ялах чадварыг сурахаас өөр ямар ч гарцгүй л гэж би бол ингээд залуучуудаа ажиллахтаа ойлгочихсон. Яг сая Тамиры дарга хэлдэгтэй адилхан. Одоо тэр нэг зөвлөсөн цэнхэр тэмдэгтэй болгохын тулд эн чи өөрөө бас ингээд бас их ажил маа нэлийн ажил болж байгаа юм. Тэгээ би энийг одоо яг цэнхүү мэрэгжлийн үнээс нь бас асуумаар байна л да. Энэ цэнхүү их сургууль IT чиглэлээр төгсөөд ирсэн те манай цэлмэн байна. Тэгээ энийг одоо хэрхэн болгох уу? Дээрээс нь бас энэ одоо захин мэдээллийг те биш яаж болох гэхээс илүү бас энэ зөв мэдээллийг энэ одоо хэрхэн авах вэ? Яг хоо verified гэдэг тэмдэг бол угаасаа хүсэлт бол явуулж болно. Хин ч явуулж болно. Тэгээ таа ч явуулж болно. Тэгэхдээ тэр verified гэдэг тэмдгийг цаанаас зөвшөөрөх асуудал дээр айгүй асуудалтай. За мэдээж хүсэлтээ явуулахад хувь хүн бол жишээ нь паспортны холбоор явуулдаг. За өөрийн зургаа явуулдаг. Би яг мөн гэдэг. Тэгээд өөрийг нь нотолдог те. Тэгэнгүүт тэр verified-ыг нөгөө талаас бас өөх нөгөө шаардлага гэж байгаа. За та олонний танил хүмүүс юм уу? Ус төрч юм уу? Тэг яг ингээд нийгэмд байр суурь эзэлсэн хүмүүс үү? Таныг яг ингээд юунд оруулахад боломжтой юу гэдэг юу өгөөд. Жишээ нь яг хөө зүгээр энгийн одоо юу гэдэг Бат гэдэг залуу өөрийнхөө явуулахад Facebook бол verified өгөхгүй. Ягаад тэгэхээр та бол нийгэмд байр суурь эзлээг байна тий. Дуучин, кино жүжигчин юм уу эсвэл ус төрч тий. Усын хурлын гишүүн бол өгчөж байгаа Facebook-ээс. За энэ хүн бол нийгэмд байр суурь эзэлсэн юм байна. Юугаар бол боломжгүй. Энгийн одоо иргэдэд бол шууд өгөхөд бол боломжгүй. Тэрэн дээр тэгтээ мэдээж тэр шалгууруудыг давж бол болно. Юу гэдэг юм бэ? Олон улсын ийм арга хэмжээнд ингэж оролцсон ийм хөө. Тэгээ ийм байгууллагт би ажилдгаа гэх тэрүүгээрээ хэрвээ нотолж чадах юм бол авдаг. Зүгээр миний энэ саяны үн дээр нэмж хэлье гэж бодсон юм. Трампын 16 оны сонгуул гээд мөнгөцөө ширж дээ. Тэрэн дээр одоо нөгөө дэлхийд даяар нэг шүүн болоод ирсэн. Cambridge Analytica гэдэг нэг амар том юу явсан шүү дээ. Хувь хүний судалгаа тий. Нэг хүн дээр хүний 50000 нэг хүний юуг ингэж судалгаа хийсэн. Нэг хүн дээр л 50000 судалгаа хийсэн байхгүй. Юунд дуртай, хүнс дэлгүүрээс юу цуглуулдیں, өдөр тутамдаа юу иддэг. Энэ судалгааг ашиглаж бас нөгөө сонгуульд амар том нөлөө үзүүлсэн гэдэг. Тэгээ одоо 200 хүний дунд нэг маркетинг хийсэн гэдэг. Тийм одоо юу байт юм бэлээ. Би болоо тэр нөгөө баримтат юунаас үзчихсэн те. Тэгээд би зүгээр Монголд залуучууд ерөнхийдөө энэ ус төрийн баримжаагаа багасаа ер нь олох хэрэгтэй мэн гэж би боддог байхгүй. Зөв. Одоо жишээ нь либерал үзэлтэй юм уу, тий? Социал демократ үзэлтэй юм уу, консерватив үзэлтэй юм уу? Тэрийг олоогүй ээжиж яг ингээд нэг юм дагаад идэг одоо залуучууд аяг хөлчөөд байна л да.
өөрөө яг ингээд таг либерал мөртлөө одоо консервативийн үзэлтэй юмд яваад идэгтэй. Эсвэл консерватив мөртлөө одоо социал демократыг дэмжиж иддэг. Тэгэнгүүт тэр би энэ юу одоо энэ 10 жилээс нь яг сургалтын системд биднээс оруулж өгөх хэрэгтэй болов уу гэж би зөвхөн хөвтө боддоо. Би нөгөө мөнхцөг багшийн хичээл сууж исэн. Фредрих Эбертийн сангийн. Тэгээ тэрнээр бол би ингээд бүр нарийн ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нөгөө цаг маш хомс учраас хэдүүлээ сонгуул өргөтөл нь явъя үе шатын. За одоо ингээд сая нэр дэвшигчийнхаа ингээд сошиал зөв хайд сурах нь шүү дээ. Синкер трейд маркеттэй тий аль бие усны хаягаас мэдээлэл авах нэ. За сонгогчийнхоо одоо нэр дэвшиж байгаа хүний мэдээллийг авчиад бодлого тий тухайн хүний хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг одоо бас харах. Ер нь одоо би түрүүний нэг тань нэвтрүүл эхлээд асуусан шүү. За ингээ хэдүүлээ нөгөө хүнээ харчлаа сошиалаар. Хоёр дахь шат нь бүр сонгуул өгтөл нь яриа за хэдүүлээ. Тэгээд нэвтрүүлдээ цаг ер нь хүрэх баг. Тэнгүүд багшаас одоо бас асуумаар байна. Яг одоо залуучууд сүүлийн үед ингээд сошиал медиа мэдээлэлээр бол бидагч нар гарах нь зөвөө тий? Бидагч биш улс төрийн намуудыг одоо ингээ болио. Эсвэл ингээ бидагч нар гарчвал зөвөө гэсэн юм яриад байна. Төвчтөр нэг мэдээ үзсэн бас яг хин нэгний тал дээр ярьж байгаа юм биш. Бидагч нар өөрсдөө яг нөлөөлөл болон одоо миний хувийн өнцөг шүү. Одоо яг тийм бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бол бүтэн улсад бол бас яг учир дутагдaltaй болов уу гэж харахаар юм бэл миний талаас. Та яг мэрэгжлийн өнцгөр нь харах юм бол манай улсад жишээлбэл манай улсын онцлогтэй бидагч нар ингээд улс төрийн намуудын хоорондын тэнцвэр ямар байх хэвтэй ер нь бол ямар ялгаатай гэдэг манай залуучуудад бас нэг тавчгаа хариулт өгөөч. За тэгэхээр бид нар одоо өнгөрсөн одоо 1992 оноос хойш эхлээд нийт 7 удаагийн хурлын сонгуул хийсэн. За энэ сонгуульд маань үндсэндээ одоо нийтдээ нэг сонгуулийн үед бол 30-аас 40 орчим хүн бие даадаг байсан. За ингээд нийт бидагчтаас ерөөсөө одоо 10 эдхэн хүн л одоо энэ 30 жилийн хугацаанд сонгогдсон байдیں۔ Жишээлбэл 2004 оны сонгуул, за 2012 онд бол 4 бидагч гэдэг. Гэтэл нийтдээ бол нэг гэтэл одоо энэ жилийн сонгуульд 208 хүн бие дааж байна. За 208 байгаа. За энэ маань ингээ юг харуулж байгаа гэхээр ерөнхийдөө одоо улс төрийн намуудад одоо иргэдийн итгэл бол доогуур байна. За тэгээд нийгмийн дунд одоо нөгөө шинэ залуу гэсэн юм хүлээлт их байгаа даа судалгаагаар. Тэгэхээр тэр бидагчдыг бидний судлаа үзэхээр бол дотор нь нэлээд олон тийм бүлгүүд байна. Яа харахгүй одоо нөгөө олонний хүлээлтд нийцхүүц юм шинэ залуу босралтай залуучууд байна. За эсвэл нэг аль нэг улс төрийн намд ингээ гомдцсон. За эсвэл намдаа одоо ямар нэг асуудлаар гэх юм одоо суудлаа авч чадаагүй болцсон. Тэр нь одоо хувь хүний байна. Эсвэл одоо тухайн намын дарга. Жишээлбэл одоо Арс намын хувьд ч одоо дид дарганаар нүртэл ингээ бие дааччихаа. Дэлгэрмаа дарга гэх мэтэр. Тэр Арс намын хагарал бол асар олон бие даач ингээ шахаа гаргах ч юу. За тэгээд дээрэс нь одоо хин нэг одоо энэ жилийн нэг их сонин одоо буруу үзэгдэл нь одоо нөгөө үс хонзон авах байдлаар хин нэг одоо амлж авдаг тий. Ер нь бол улс төрчин явж одоо хин нэгнээс үс хонзон авах хэрэгсэл юм уу? Улсын хурлын сонгуул. Улсын хурлын сонгуульч одоо бодлогын өрсөлдөөн шүү дээ. Ард иргэдийг одоо Монгол улсыг хөгжүүлэх юм бодлогоор өрсөлддөг. За нам байна уу? Бидагч байна уу? За тэгээд манай одоо парламентын сэлтэн Монгол улсын одоо үндсэн хуулийн орчин эрх зүйн харахаар бол ерөөсөө улс төрийн нам одоо төрийн бодлого босруулна. Үндсэн хууль заасны дагуу одоо улсын хурлын сонгуульд олох болсон нам эсвэл одоо эвсэл хэрвээ альч нам олох болоогүй бол нам эвслүүд хамтарч ерхий сайдын нэг хүний дэвшүүлнэ гэж байгаа юм. Тэгээ ингээд үцхээр одоо бидний зөв механикаар тооцоо хийл та 76 гишүүний маань за 51 нь одоо бидагч болсон гэж бодъё. Ороод ирсэн. Гэтэл цаана байгаа 25 дотроос л одоо 25 нам дотроос л хин нэг ерхий сайд болно. Өөрөөр хэлбэл хичнээн олон бидагч байгаад парламентын цэцэрлэгт улс орн ерөөсөн нам л одоо төрийн бодлого босруулна. Тийм учраас бид нар бол намыг гэдэг юм одоо бодлогын сонголтыг хийх ёстой. Мэдээж одоо мажоритар систем гэдгээр одоо нэг олонний танил эсвэл одоо мундаг дуучин одод бол мэрсэр одоо хүмүүст сонгогдно. Тэгвэл гарч ирээд төрийн бодлого дээр ингээд судалгаа үзэхээр өнгөрсөн тэр одоо 28 жилийн хугацаанд одоо манад бие дааж гарсан хүмүүс маань хэр их хууль санаачилсан юм бэ? Ямар хуулинд одоо саналаа өгсөн, ямар ажил хэрэгс ажилласан гэж үзэхээр үнэхээр одоо 10% хүрэхгүй юм байлээ. Нийт парламентаас гаргасан хуулийн. Тийм учраас улсын хурлд ерөөсө бодлого босруулах одоо өрсөлдөөн. Тэнд бодлогын одоо болгоор намууд өрсөлддөг. Энэ нөхцөлд бол бидагч нар одоо гарч ирээд одоо улсын хурлд орон зай бол асар хомсдолтой. Хэцүү юм аа. Одоо 208 гэдэг чинь тий. Энд чинь бүр баг ингээд өмнөх хэд дахин их юм. Өмнөх сонгуульд 30-40 л байсан. Гэтэ одоо нэг эвтэйхэн бие даагч нар байсан л да одоо чинь алтайгаа тий. Нөгөө сэтгүүлч тий 25-ын. Тэр бол ингээд бие даагч гарч ирчээд өөрөө хэлжсэн шүү дээ. Дахиж бие даагч их хурал бити гарч ирээсэ гэж би бодож байна тий. Яа тэгэхээр
Ингээд өөрөө үнэхээр юм хиймээр байдаг. Тэгэхээр чи намын бүлэг байхгүй. Ямар ч тийм тэр нь ингээд багцын шийдвэр болж гарч чадахгүй. Завсарлага авч чадахгүй. Зүгээр л ууртай хүн тийм те болохгүй байна. Одоо энэ манай урлагийн ах маань тийм сууж байгаа шүү дээ. Жавхлан гэж юм. Юу хийж ийн ууртай л байна. Дараас нь юу ч гарахгүй байна, ууртай л байна. Биенд ч муу тэр үний те. Хотод нүвдэн шүү дээ. Тэгжээснээс одоо ингээд за нэг бие дагч байгаа хүний оронд ингээд өөрсгөө тавиад үзээ л та. За ингээд бодлоо те. За судалгаа ингээд аваад харж байгаа ш. За намын рейтинг нь унтсан. Тэнгүүт за миний юмнаас намын рейтинг ингээд татахгүй байна. За нам бий ороогүй гэж би яа. Тэнгүүт за би ч нэг жоохон залуу. Одоо энэ залуу хүн шинэ залуу нэг нэр зэвч магадгүй тий. Тэгж бодож тооцоолонгуудаа за гэж нам даах гэсэн чинь за тэр ардын намд нь орохоор ингээд залуучтай холбоо молбоор дамжаагүй миний түүх тэнд байхгүй. Ардсан намд нь орж гэсэн надад 100 сая байхгүй тий. 100 сая төгрөг байхгүй. 100 сая байснаа за тэр чин тэгээд хэцүү шүү дээ. 100 сая гаргана. Сонгуулийн нөгөө нэг сонгуулийн ерөнхий ороноос өгсөн тэр сонгогчдын нөгөө зарцуулах төсвөө даавн тий. Одоо шин сонгон дээр 600 тэр чин нэг сонгогч нэг 14,400 хавцаа төгрөг хуваарлцсан байлаа шүү дээ. Тэр чинь дор хаяж нэг 300 сая төгрөг. 500 сая төгрөгийг яаж мэдэхгүй юмроо яагаад хүн зарцуулах юм бэ? Тийм үстэй тэр чинь нэг бол амар их мөнгөтэй. Тэгэнгүүт за яг хөө ингээ зарим нэг нь ингэж бодож байгаа хэл та. Их хурл ингээ дэвшээ. Их хурл дэвшгээр миний ранг жоох өгсөн. Тэнгүүт нөгөө нийслэл рүү бууж орж ирдэг. Нийслэлийн сонгуул руу нэг тэр рангийн дээр буудаг нэг тийм нэг туршлагууд байгаа шүү дээ, тэ. Тийшээ явж үзье гэж бодд юм уу? Энэ 208 маань одоо яг яах гээд байгаа юм. Би ингэж бодох нэ. Амар энэ хүмүүс санаа зовоод байгаа байхгүй. Гарахгүй шүү дээ яг үнэндээ. Яах гэж байгаа юм та, тэ. Асуучмаар байна яг үнэндээ. За шаад байгаа. Гэхдээ яг нөгөө эхлээ залуучуудаас сүүлдээ видагч руу явуулчихлаа шүү дээ. Тэглээ. Би нөгөө залуучуудын сонголтыг л ярих гэдэг юм гэж бодож байгаа бас тийм. Одоо тэгтээ залуучууд маань түрүүн ярьлаа. Сонголтоо хийхдээ бас их олон шалгуурыг харах хэрэгтэй. Тэр тухайн нам одоо яг ямар мөрөө хөтөлбөртэй залуучууд зориулсан яг юу дэвшүүлсэн. Тэрийг хармаар байна. Хоёрдугаар тэр яг нэр дэвшигч яваас хармаар байна. За тэгээ сонгуулийн кампанит ажлаа өрнөд ирэхээр бас олон янзын юмнуудад бас явна, төөрөгдөлд орно. Жинхэнэ нөгөө сошиал популизмаа хийн залуучуудыг одоо бас. Тэгэхээр манай залуу сонгогч нар бол одоо маш идэвхтэй, маш хариуцлагатай энэ сонгуульд оролцох хэрэгтэй. Яг өөрийнхөө ихтгэл үнэмшлэр одоо сонголтоо хийх хэрэгтэй. Тэгээ яг тухайн залууд одоо яг юу зориулагдсан. Тэр намын мөрөө хөтөлбөрт туссан байгаа. Энийг одоо сайрж сонголтоо хийвэл одоо бас тэр сул бие даагч нараас одоо хамаагүй барьцтай байх. Эргүүлээд нэг тийм ээ. Одоо дүүн тавихад шаардлагатай шүү дээ. Би бас нэг одоо өөрөө сонгогчийн зүгээс ярихад одоо бидний яриаг бол ингээд шинжлэх ухааны талаас нь тайлбарлаад өгөх ийм сайхан одоо багш маань сууж явах зөв буруугаа янгил би ингээд бодоод байгаа. Сүүлүүд нэг юм нөлөөлөгч гэдэг нэртэй ингээд нэг юм өөрөө нийгмийн одоо харилцаанд хэр зөв байр суурьтай орсон, хэр зөв зэгцтэй авч явсаас үл хамааран тодорхой хэдэн дагагчтай байнгут ерөөсөө тэрийг улс төртэй холбоол хин нэг харлуулаад гүтгээл дураараа яриад одоо яаж ч нэг хүн болгон ч утсаараа бродкаст хийдэг болчихсон. Хуучин бол бид нар телевизийн шууд нэвтрүүлгийг хөдөлж үздэг байсан бол одоо шууд ямиг үзэхээс хүмүүс татгалздаг болчихлоо ш. Баахан лайв вижнүүд өгдөг. Сонгуул төхөнгүүд одоо хин нэгэн буруу хүмүүжлэлтэй ч юм уу буруу намтартай хүн бол нэг 4-5 дууч өсөж аваад урдаа тавиад сонгуулийн дараа ингээд нөгөө 4 дууч нь гэвгэн хажуу тийшээ харангууд араас нэр дэвшиж нь гарч ирдэг юм. Учир дутагдaltaй юм бол айгүй яваад байна. Тэгээ одоо энэ залуучуудын байгууллагын төлөөлөл болж орж байгаа энэ одоо нийгмийн арчил Монголын залуучууд холбооны гинсект амир дарга бол бас их гоё ширүүхэн шулуухан хэлчлээ. Битүүрээс бас санал нэг байна. Юун дээр ихээр түрүү хэлж шít залуучуудаа бид нар улс төр гэж юуг тайлбарладаг аа. Тэ улс төрийн байгууллага яаж ажилладаг тайлбарладаг аа. За дараа нь тэгээд энийгээ одоо хин нэгний чиний төлөө энэ хүн ажиллая шүү тэ. Энэ хүн ийм өргөтэй, чи ийм эрхтэй. Энийг мэдээ гэж тайлбарладаг юм ба шүү дээ. Зөв. Тэгэхээр одоо энийг харин залуучууд өөрсдөө мэдэх хэрэгтэй, сайн судлах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээ нөгөө нийгмийн өнгө аяс салхи шуурганд автал нам муухагийн гүтэл бүгдээрээ нам гэж ярьчил би өнгөө өвчнө л тэ. Хин нэгний лайв зүгээр олон дагагч олон хүн шеэрлсэн байнгут даган дуурайх үзэгдэл их байгаад ч үгүй багш. Шууд шеэрлээл. Тийм энэ дээр одоо бас багшийн мэдчих. Тэгэхээр нөгөө одоо ингээ нөгөө сонгогчд яг юунд үндэслэн саналаа өгд юм бэ? Одоо ингээд нэг мажоритар систем бол яа харахгүй одоо нэр дэвшиж хувь хүний өвчин зүйл нөлөөлж байгаа юм. Тэгвэл манай одоо Монголын сонгуульд улс төрийн бус хүчин зүйл асар их байна.
За жишээлбэл одоо орон нутгийн тойрдор нутгийн хүн гэдгээрээ. За эсвэл одоо нөгөө таньдаг хүн. За ихэнхээр алга бол унан шир алга, удам мөксө гал өгсөн судлах гэдэг. За тэгээд дээрэс нь ингээд янз бүр одоо шинэ одоо нэр томьёо орж иртээ. Тулахтай хүн. За эсвэл одоо их одоо юутай загвартай гэдэг юм уу. Гэтэл тэр хувь хүн одоо мундаг хувь хүнийг ирж хайгаад байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь парламентын сонгуулаа. Ерөнхийлөгч биш. Тэгээ ерөөсө багийн тоглолт гэх юм уу. Намын одоо бодлого байх хэвээр. За энэ бодлогыг одоо хэрэгжүүлэх одоо нөгөө потенциал бүхий одоо салбарын одоо мэрэгчлүүд наах хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл цахим шилжилт одоо цахим засал ярьж байгаа бол манай IT-ийн мэрэгчлэн байд юм уу? За бодлогын шил үндсэн хуулийн ярьж байгаа бол манай хуульч улс төрчид байх хэрэгтэй. Гэтэл сайн хүн хар ухаантай хүн айгаад байдаг. Тийм одоо хар ухаантай эсвэл одоо сайн хүн сонгочоод тэр хүндээ найдаад ингээ амар сунаж бол байхгүй. Ер нь бол явж арсан засаглал маань одоо хувь хүний сайндаа биш тогтолцооныхаа сайн найдах хэвээр. Энэ тогтолцоо бол одоо сайн нам байхгүй. Бодлогууд нь одоо сайн байдаг. Бодлогын одоо хэрэгжүүлэх одоо баг тэр чадвартай болсон чинь сайн байдаг. Ийм нам байна. Зүгээр яг мэрсэр одоо ганц нэг одоо өнгөрсөн жилүүдийн сонгуульд орж иржсэн. Гим нь одоо институцийн юу байхгүй учраас бидагч бол үндсэндээ бас дээрэс нь одоо манай жавхлан гишүүн дээр жишээлбэл одоо улсын хурлын гишүүний асар болоод ингээ бүрийн ирэхэд байна штэ. Хууль санаачлаас ахуулаад одоо төрийн одоо хяалт их нэг ч эрхийг баг одоо ашиглаж чадаагүй. Үндсэндээ 4 жил ингээд дуусгацсан. Тийм учраас бид нар ерөөсөл бодлогын сонголт хийх ёстой. Мөрийн хөтөлбөрийг харах ёстой. Тэрээс ч нэг одоо мундаг бурхан шиг сайхан хүмүүс гаргаж ирээд одоо нөгөө тавьчих юм бол эн чинь бол парламентын сонгуул биш болоод байгаа. Яг үнэ тэр хүний нэр хүнд ч гэсэн амар хайр юм болчиход байгаа байхгүй тий. За яг энэ дээр өөр нэг ийм асуудал байгаа юм л да. Сонгуул өгөхтэй шүү. Тий. Хүүхдүүдийн чинь одоо ингээд яг сонгуулийн нас нь 18 нас хүрэнгүүтэл нөгөө эцэг эхийн нөлөөлөл айгүй их байна л да. Өөрийнх нь үзэл бодлоос үл хамааран чи одоо юу гэдгийг те энэ намд саналаа өг. Альсгүй энэ нэр дэвшигчэд өг гэдээ одоо ингээд нэг эцэг эхийн нөлөөллөөр ч юм уу те гэр бүлийн ихний ойр дотны хүмүүсийн нөлөөллөөр санал өгөх энэ байдал байсан. Одоо гэхдээ жоох өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ энэ нь бидний нөгөө нэг энэ мэдээлэл хомс те байгаа хгүй. Одоо жишээлх юм бол би яг өөрөө одоо сонгуулийн насанд хүрэхдээ энэ улс төрийн нам энэ мөрийн хөтөлбөр энэ чи яг ойлгохгүй ч юм уу те сонсоогүй энэ яг тухайн үед бол энэ нөгөө мэдээллийн хэрэгслээ өөрөө их бага байсан те одоо бол энэ сошиалын юунаас л бол одоо мэдээлэл авч болдог болцсон энэ үед бас энэ намын байгууллагууд өөрснөө энэ залуучуудад энэ нэг танин мэдхгүй мэдээллүүдийг нь бас өгж явах хэрэгтэй юм болоо гэж ингэж боддог байхгүй шагаад байгаа энэ одоо намын хороо ямар ажил хийж байна. Өөрөөс нь зөрүүлээд нэг асууж байгаа. Анхны сонголтоо яаж хийжсэн? Яг өөрөө гаргаж ирсэн үү? Эцэгхийн нөлөө байсан уу? Бүр анхны сонголт бол эцэгхийн нөлөө байсан л та. За. Би ч гэсэн яг эцэгхийн нөлөөлөлөөр өгчээсэн шүү. Тамира. Би ч яг нутгийн нөлөөлөлөөр өгчээсэн. Бүр бодлын зэргийх гээд би нэг хүнд өгчээл. Тий. Мөгийн зэхэн. Тэгэхээр би бол нөгөө угаасаа улс төр судлалаар төгссөн одоо мөсийн мэргэжлийн хүн учраас яг 10 төгсөөл сонгуул гэж байна. Анхны сонгуулаа тааж. Анхны сонгуул маань одоо 1993 оны одоо ерөнхийлөгчийн сонгуул байсан. Гэхдээ би нөгөө 8 сар төрсөн учраас тэр сонгуулийн ерхий үйл явцыг хараад за ингээд 96 оны сонгуультай их сургуулийн 3 дахь курсын оюутан багтаа үжижсэн. Тэгэхээр бид нар ч нэг улс төрийн ангийн оюутан гэдгээр яа харахгүй мэдээлэл сайтай учраас нөгөө бодлого дээр санаа өгч юм. Түр ингээд манай ярьсан. Би ч нөгөө 5 сар төрөнгүүд 6 сар сонгуул болсон байхгүй. Яг хүрээл сонгуул болсон байна. Тэр юу нэг дэлхийд дахин ч гэсэн адилхан л та. Либерал үзэлтэй эцэг эхийн одоо хүүхдүүд либерал болдог. Зүүнний үзэлтэй зүүнний болдог гэдэг юм. Тэгэхээр 30 орчим хувьд нь бол эцгийн нөлөө байгаа шүү. Ер нь бол сал өгөхөд. Багш ийм баймаар юм. Бас одоо нөгөө залуучууд маань сонгуулаа өгөх гэж хараад байгаа шүү. Би чи нэг юм явуулаад байна шүү. Одоо та хэд маань сайхан яриа тайлбарчлаа. Одоо тэгсэн нөгөө нэг бидаач орж байгаа хүмүүс нь шууд үзэл сурталаасаа үл хамааран өөр намд орох, өөр намын хүн өөр намд орох үзэгдэл гараад байна л дээ. Тэгвэл нөгөө залуучууд чи яг одоо ингээл за улс төрийнхөө тухай ойлгочлоо, сошиалар зөв мэдээлэл авдаг болчлоо. За мөрийн хөтөлбөр унших гад нэг хүн харах га байжсэн чинь нэг хүн таалагдчихсан, нөгөөт нь өөр намд орох ч юм уу. Энэ ингээд түрүүн та хэд яриад ш. Улс төрийн байгууллага бол одоо тодорхой ингэж нэг юм хариу авдаг ч юм уу те. Тодорхой одоо ингээд нэг юм янз янзын сөрөг үзэгдлээс болоод улс төрд орж ийн гэдэг нэг юм яриад ш те. Тэр энэ дээр одоо бас танаас тайлбар амаар нь одоо энэ яг тэр үзэл сурталтаа үнэнч байж чадахгүй байгаа улс төрчийг дагаад сонгох гэж байгаа сонгогч бас аюу хэцүү байхгүй.
Одоо би энэ дээр бас дахиад танаас тодруулж авчруулахад 16 оны сонгуулийн сурчлагаа бол үнэхээр бараг л кино шиг байсан шүү дээ. Зарим дуу хийгээл, клип хийгээл өөрөө тоглол, ном сум харвал тэгэл одоо сая сонгогдсон хүн өөрөө яг үнийн юм чин өөрөө ингээд дуу хийгээ, клип хийгээл дуусчих шиг шүү дээ. Гол нь энэ хүмүүс ч одоо дуу хийгээ, клип хийх гэж байх ёстой мó? Эсвэл тэр саналаа өгч байгаа залуучуудыг хууль тогтоох байгууллага гэдгийг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо эн чинь нэг саяны үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэр засаг томилох эрхээсээ ингээд холдчихоор чинь яг хууль санаачлах, хууль батлах, тэгээ хуулийн хэрэгжлэнд хяналт тавих гэдэг гурван тэр үндсэн засаглалын гурван мөчийн тэр чинь хууль тогтоох засаглал гэж байгаа шүү дээ. Тэнгүүд энийг л ойлгуулж аягүй сайн наа чинь ингээд бүхний дарга биш ээ тий. Наа чинь ингээд гихшүүнгээд өрөөндөө хаалгаа асуух ёсгүй. Өөртөө ч наа чинь бол ингээд танаа багц эдэн танаа энэ аймгийн чинь хүмүүсийг тэнд төлөөлөд тэгээд тэр нэг төсөв санхүүд нь юмыг тавиулаад тэгээд тэр одоо дараагийн гарах тэр хуулинд л өөрчлөлт оруулах хэрэгтэй тийм хөө тий. Одоо тэр засгийн нөгөө засаг томилох эрхийг салчгаар эн чинь бүрэл баг юуг болчлоо шүү дээ. Эрх мэдлээс холдчихлоо шүү дээ. Тэрийг ингээд бид нар сонгогчдод залуучууд аягүй сайн ойлгох хэрэгтэй бэл. Тэ. Тэнгүүт аав ээж нь манай нөгөө хуучны тэр юу шүү дээ. Одоо төрийн сүлд өршөө. Тэ одоо ингээд дарга минь тэ. Тэр байдлаас одоо залуучуудыг ингээд бид нар бол ингээд өөртөө салчж байгаа бид нар ч тэр салах процессыг бас ингээд хийх хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй ингээд тэр ингээд бурхан шиг тахиж энэ суулгах хэрэг байхгүй тэ. Тэр чинь зөвхөн чиний өмнөөс энэ улс орны чинь одоо нөгөө нэг бүгд найрамд юун дээр ч одоо хуулийг дагуул явна гэж байгаа. Тэр процессыг л хийх ёстой хүмүүс нь төлөөлөл юм аа л гэдгийг танаас асуух байх. Бас юм байна. Одоо нөгөө би тэр чинь 70 жил коммунист нэмээр явцсан. Хуучин нөгөө ардын хурал гэдэг одоо бүх салбарын одоо сайчууд. Жинхэнэ одоо нөгөө гавьяд малчин одоо гавьяд нэхмэлчин ингээ одон тэмдэгэ зөөцсөн. Гэтэл өнөөдрийн улсын хурлын одоо салбар бүрийн сайжууд бүрдсэн ийм одоо бэлгэдлийн шинжтэй парламент биш юм аа. Ерөөсөө л бодлого босруулна. За энэ заавал одоо гавьяат нисгч маань ороод гэдэг юм. Гавьяат дуучин ороод байж байгаа ёсгүй. Зүгээр бодлого босруулна. За хоёрдугаар Тамирагийн хэлдэг агаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо байгаа улсын хурлын одоо эрх мэдэл их хязгаарлагдсан. Ерөнхийдөө бол тийм эрх мэдэл нь одоо улсын хурлыг хитээцсэн байсан. Жишээлбэл одоо хуучин чинь одоо өмнөх юугаар бол улсын хурлын гишүүд төсөв батлах хэрэгтэй. Өөрийн тойрог дээр одоо тэрбумөр баталсан. Одоо энэ байх боломжгүй болсон. За тэгээд одоо улс төрийн бүх томилгоо болон одоо бусад байгууллагууд үзүүлэх нөлөөллийг нь хязгаарсан юм аа. Одоо үндсэндээ л одоо улсын хурлын гишүүн бол нэг хүн дурлаад байх тийм одоо нөлөө бүхий субъект биш болж байгаа. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асар том давуу тал. Гэтэл нөгөө тэнд байгаа одоо нэг одоо бизнесмен их хуралд орж одоо бизнесээ өргөжүүлэх гээд дайраад байгаа. Энэ бол бидний одоо өмнөх энэ буруу шигээр явцсан байдлаа. Одоо хомигдсон байна. Ерөөсөө одоо бодлогын өрсөлдөө бодлого босрох хүмүүс энэ дэр байх хэрэгтэй. Одоо тэр нөгөө нэг дархан ирэх байх шүү дээ. Тэр нөгөө нэг ингээс яг үйлдэл дээр нотлогдвол тэр хүнийг одоо бүрэн ирэх бүр халдчихгүй байл бүрэн ирэх гэдэг юм байхгүй л болно шүү дээ, тэ. Энэ улсын хурл чинь нэг тийм нэг зүтгээд, тэ. Одоо ингээд хар санаагаар зүтгээд байх газар ерөөс огт биш болчихж байгаа. Мөнгө ах. Цалин нэг сая 700 хавцаа өгдөг л үү дээ. Хурлын гишүүний. Одоо хэд бид баа юм бол тэ ингээд нэг танаас юм асуумаар. Түрүү одоо за ингээд би нөгөө процесс явуулаад санал өгөх юм руугаа явж исэн чи одоо харин тийм ээ. Бүр юм хөөд авдаг. Уул би шагаад аргаас асуулт асууж хариулт авч чадаагүй та ороод ирсэн. Та нар чи миний ярьсан юм тал талаас өөрөө бодгаа. Би одоо яг жанжин шугамаар ирд. За ингээд харчлаа. За таны гэдэг бөгчин дуучин бийдагч за тэр хүн болохгүй юм байна. Бодлоготой хүмүүсийг сонгох хэрэгтэй юм байна. Тэгээ танаа залуучтай холбооч нэг сүүл захимаар нэг мөрийн хөтөлбөр дээр бодлого тэгсэн авсан шүү дээ. Санал асуудаг. Тэр 22,000 хавцаа хүн. За яг ингэсэн юм а би амар за тэрийг ингээ яриад байгаа за процесс юм. Ингээд бид нар уул нь хуучин бол айгуу тийм интэн ингээл залуучууд ингээл өргөн дэргээ цуглуулаад ингээл танилцуулаад тэгэл баахан арга хэмжээ хийгээл явдаг байл энэ удаа чадаагүй ковид гарцсан. Тэнгүүт яаж явах хэвээр бэ гэсэн бид нар цахимаар явуулсан. Тэгээд яг хаа цахимаар та яг юу хүсэж байгаа вэ гэж залуучуудаас ингээд асуухаар эн чинь амар тэтгэр том сар үрийн асуулт байсан. Тэнгүүт бид нар яг өмнө явж ирсэн нэг 21 аймаг дүүргүүд мөргүүдээр явцсан тэр туршлагатай үндэстэй нэг 10 гол асуудлыг бариад авцсан байхгүй. За энэ л ингээд тэн дотор эрүүл мэнд байна, орон сууцуулах байна, тий дарааны бизнес стартапууд байна, эрүүл мэндийн даатгал нь байна, одоо тэр тэтгэврийн реформ байна, тэтгэлэг байж гэн тий ингээд
гол багц одоо зэрэг залуучуудын ордон гэдэг ийм багцууд руу хуваагаад тэн дээр нэг аль нь их вэ гэдгийг л асууж байгаа. Тэн дээрс нэг тийм коммент дээр ирсэн фидбэкуудаар дутуу байна гэж бол юм ирээгүй. Тэргүй игнэн орон сууц. Гурван асуудал ямар асуудал вэ? Орон сууц байсан. За. Тэтгэвэр үгүй. Залуучууд шүү дээ. Залуучууд орон сууц байсан. Гарааны бизнес байсан. Хөдөлмөр эрхлэлтэн байсан. Тэгээд тэр инновацийн чиглэлээ. Тэр Энэ сүүлийн орж байгаа. 5 жилд болж байгаа бүхэл тренд асуудлууд л шүү дээ. Тэгээд айгүй амарч ороод 3 чеклчүүд болон айкон дээр гарсан тий. Тэгээд Тэдний санал авсан. нийтдээ бид нар чинь давхар мэйлэр авахгүй. Бид нар дотоод бүтцээсээ бас авч байгаа. Мэйлэр авсан. Нийтдээ нэг 60 мянга болоод тэгээд айконы хандлт нь өөрөө 22 мянга байсан. Судалгаагаар Монгол улсыг хэдэн хүн төлөвлөдөг вүлээ? Судалгаагаар нөгөө нэг юм тэдэн мянган улсын бүхний төлөөж болно гэдэг. Юу шүү дээ. Одоо энэ сулгааны төвөр бол одоо яг тухайн үеийнээс хамаараад жишээлбэл одоо 1200 та эсвэл 5000 та 100000 тэгээд улсын хэмжээний янз бүрийн төвөр явна. Тэгээд одоо саяны эдийн залуучуудын албаас ирсэн одоо санал бол бас их одоо боломжийн одоо нийт залуусын юг бол хамарсан байсан юм аа тий. Тэр маах мөрийн хэлбэр дээр бол яг одоо энэ залуучуудын саналыг бол юунууд оруулсан байгаа. Маш их баярлалаа. Бид нар тэгээд бас хүлээлгэж өгөхтэй ч онлайнаар өглөө шнэ. Оюутан сайд нөгөө мөрийн хөтөлбөрийн юу хийж ажлын хэсэг 87% оруулна гэсэн. Гэтэ тэр чинь яг нөгөө тэр орон сууц одоо энэ дээр яг ганцхан залуучтай асуудал биш байхгүй. Угаасаа л ингээд нийтлэг Монгол улсын анхаарах ёстой асуудал тэн дээр ингээд тодроод гараад ирд юм бэл. Төхөн амын дийлхэн залуучууд байна. Одоо багасж जैन тэгтээ. Тэгэл угаасаа л орон байртай болъё л гэдэг. Харин тэр нөгөө нийгэмдэр би амар баярлсан ах. Тэрэнд тэр өмнөх нөгөө бүхэл бид нар тэр санал асуулган дээр бид нар нэг утаа гэдэг юм оруулдаг байсан ах. Энэ жил бид нар тэрийг оруулах ямар шаардлагагүй байсан. Яа тэгэхээр багассан. Санал нь ирээгүй. Цаашдаа ч юм бас. Өө та хэд утаа оруулахгүй яасан юм бэ? Намзэхэ гэсэн юм нэг ч байгааг. За тэгмүүд за ингээд харчлаа. За мөрийн хөтөлбөр юмуд харлаа. Шагаа дараасаа. За тэгээд ингээд жирийн нэг залуу үзээд за энэ Монгол Ардын намын бодлого хөтөлбөр их зүгээр юм байна. За би ингээд дэмжигчээр орё гэвэл одоо яах вэ? Тэр тал дээр нь та нэг тайлбарж өгөөч. Бас залуучуудад ийм байгаа. Бас нөгөө нам гэхэр нэг тийм хаалттай байдаг юм шиг, айцтай юм шиг. Тэ. Миний шаталхны асуудал واخ. хаалгыг онгоож ороход айгүй төвөгтэй юм шиг айцтай байна. Бид нар ч гэсэн оюутан багтай тийм үлргүүл ойлголттой байсан. Тэгээд нөгөө сонгуулийн кампанит ажлын үед энэ одоо миний хувьд л одоо нөгөө намын дэрэгдэх оюутны байгууллага, залуучдын байгууллагаар дамжаад ингээл кампанит ажилд оролцоод одоо сонинд хараадаг байлаа. Судалгаа авдаг одоо тэр юм судалгааны байгууллагад одоо судалгаа бүглүүлээд явж байлаа. Тэгээд тэр үеэс л одоо яг миний нөгөө нам руу ус төрлөө хандах хандлага ингээд илүү нээлттэй болж ирсэн. Тэгэхээр одоо энэ байгаа залуучуудад, оюутан залуучуудад энэ ус төрийн намууд бас яг ийм нээлттэй байна. Ялангуяа одоо ардын Монгол үдэгчдэг оюутны байгууллага, залуучууд, тэгээд эмэгтэйчүүд, дөрвөтэй төрийн өмс байгууллагууд байна. Энүүгээрээ дамжаад одоо ардын Монгол ардын намын одоо үйл ажиллагаанд одоо чөлөөтэй оролцдог, ус төрийн үйл ажиллагаанд оролцдог. Энэ шатлал амжилттайгаар одоо тэр бас тэр ус төрийг мэдлэгтэй болж цаашаа дамжиж яг одоо амбицтай нэг залуучууд нь бол амбиц гэдэг чинь бол өөрөө залуу хүн байх хэрэгтэй асуудал. Энүүгээрээ дамжаад ус төрийн намд ордог. Ингээ цаашаа одоо бас карьер өгдөг систем. Нэг ус төр гэдгийг зөв ойлгуулчихаар хүмүүс эхлээд залуучууд тэр айдсаасаа салж ил ер нь. Айдсаасаа салаад эхэлж ил. Нэрэж тийм шүү дээ тий. Танаа гişмэн чинь тийм. Come on. Тэр 10 жилийн одоо сайн нөгөө боловсрал ярьж байхад хүүхэд залуучууд бол миний өвч гэсэн ингээ нөгөө анх нийгмийн хичээлд айгүй дуртай байдаг шүү дээ. Тэрийг айгүй хөөрхөн ингээ нэг судлаа явждаг. Одоо харин та хэлж ш улс төрийн байгууллагууд нээлттэй ингээд одоо ирж уулзч болно. Одоо ч нам зэхрүүч гэсэн гишүүнээр дэмжигчээр ороход давай нь яаж ярих вэ? Одоо хаашаа энэ сошиал улс төр ирээл уулзах. Камер дараа хаана нэгээд уулзах. Гэхдээ манай өрөөнд ороод ирдэ шууд нээлттэй тий. Бид нар бүх дүүргүүдээр салбар байж гин, төв холбоон дээр ингээл байж гин. Одоо залуучууд айгүй олон залуучуудаа ингээл танай холбоонд ингээд эцэгсэн ингээд өрөөгөө орж манай өрөөнд сууж байгаа л ингээд тэтрээ бөглөөл орчдсон шүү дээ тий. Тэр бол ингээд айгүй чөлөөтэй харин орж ирчээд үйл ажиллагаанд ингээд идэвхтэй оролцоо яваад харин өстой ямар гоё юм бэ л гэдэг. Уул нь тэгээд залуучуудыг хандаад хэлэхэд ингэж хэлсэн л гэх байна. Гэтэ ус төр бол айгүй гоё. Нам бол сайн юм. Бид нар ингээд нам муухай гэдэг үг хүний амнаас гарах үе ингээд нэгэнт нийгэмд ихсэн тэрийг ингээд дагаад
өөртөө дотор байгаа бүтцийн одоо жишээ мань мэтэж би одоо намын дэрт бүтцийн маавлах юм нэг удирдлага тий. Би шууд л хэлдэг байхгүй. Ягаад тэгэхээр энд энэгүй бол тий би ингээд охиныхаа амьдрал би илүү дээр юм уу тийм нөлөөлж чадахгүй шүү дээ. Энд чинь ингээд багцлагдчихэж олонний санал болж ээж эн чинь дараа нь намын бодлого болно тий. Олонний санал болж ээж тэр төрийн чинь нам бүрдүүлээд тэр намын бодлого тэр эргээд төрийн бодлого болно шүү дээ. Залуучууд тэгэл сошиал хараад бухимдаа л байвал давай ороод манай уулзъя. Нэвтрүүлэгт бас бодлыг үдэс сурдлыг баталгаажуулаа л гэж хэлж байгаа юм санаа. нөгөө манай нэвтрүүлэгт бас нэг их хурлын гишүүн ороод ирсэн байхгүй. Компьютерийн ард те олон юм битий тэгээд бичээ дээ. Зүгээр хүрээ дээр ороод дээр улс төрд ороод дээр те бодлогоороо өрсөлдөё гэдэг ингээд. Өөрсөн. Дөрөвдүгээр шатруу баярчлаа ингээд. Би дондорноос их судалгаа хийх гэсэн. За ингээд одоо танахыг сонгодог гэсэн ч за нэг намд сонгодог гэсэн ч ингээд сонгочлаа. Одоо намзах байхгүй нарсан залуучууд холбоо гэдэг байгаа. Тэгээд ер нь өөрч нэг намын дэрэгдэх залуучдын албанд бас байдаг л байлгүй байдаг. Нэг тийм хүн ам дээр одоо нэг шинэ юм үүссэн гэж би сонссон. Тэнгүүт мэдээллийн одоо ингээд мэдээлэл аваад нэр дэвшиж ойлгоо. За улс төрийн байгууллага ингээд сонголоо. Сонгуул болох өдөр боллоо. Тэнгүүд одоо ийм байгаад. Та түрүү хэллээ шүү дээ. Мэдээлэл хомс байна. Зөв мэдээлэл маш одоо баг хомс болчиход байна. Гол нь нөгөө мэдээллийн урсгал нь бол бохиртойгоо нийлээд ингээд бүр маш их хүмүүс одоо ингээд сүүлдээ баг уцаа скролдоход хэцүү болчихсон. Одоо жишээлбэл өөр төр жишээ авч те өөрөө зөв зүйл ярьж байгаа буруу юм антаачлал буруу зураг тавьдаг, буруу юм хэлдэг. Тэгээ нөгөө монголчуудын нөгөө багш нөгөө олон жил давтагдахаар үнэн байдаг. Олон худлаа юм олон хэлгээр юу болдог гэдэг. Тэгээ худлаа юм дээр итгэждэг. Яаж хийж байгаа. Тэр энэ дэр би танаас бас мэдээлэл авмаар байна. Тэр нь юу гэхээр яг залуучууд энэ үзэл бодлоо сонгуул өгөхдөө одоо бэлэн мөнгө тараах ч юм уу те. Одоо тийм үзэгдүүд явуулаач бэлэн мөнгө тараах, бэлэг сэлд өгөх энэ тэнд ингээд хоол унданд оруулах энэ байдлаас болоод зарим нэг одоо зөв нэр дэвшигч тий зөв одоо улс төрийн намын одоо тодорхой хүмүүс гараагүй тохиолдлууд бол олон байдаг байх. Одоо яг энэ нэг үзэл бодлоо энэ мөнгөөр сольж ингэж өгдөг сонгуулийн үзэгдэл бас байгаа хэвээр юм. За тэгэхээр энэ их чухал шүү. За ер нь сүүлийн одоо энэ 5 6 жилд бол манай сонгогчид маш их өөрчлөгдөж байна. Сонгогчдын одоо санал өгөх шалгуур их өнөрсөж байна. Тэгээд асуудлыг илүү тодорхой нэгтдэг. За тодорхой одоо асуулт тавьдаг. За жишээлбэл одоо хуучин гэдэг байсан ш нөгөө судалгаа авахар ажилгүй л ядуур л их байна. Энийг шийдэж өгч байгаа. Одоо болохоор гарааны бизнес хийх хэрэгтэй байна. Банкны зээлийн хөө өндөр байна. За эсвэл энэ шудраг ёсны төлөө тэмцлигийн төрийн дунд түвшний албан хаагч нарт хийж өгөөч гэсэн байдлаар иргэд бүр илүү тодорхой асуудлыг нэгтдэг болсон. За тэгээд улс төртөөс одоо хүссэн хүлээж байгаа зүйл нь гэсэн илүү болсон. За тэгээд ийм нөхцөлд одоо нөгөө хуучны одоо нөхдөө жишээлбэл мөнгө тараагаа санал өгнө гэж бол одоо байхгүй. За би бүр тодорхой жишээлмээр байна. 2008 оны үед яг ийм байдал их байсан. Жишээлбэл 2008 онд одоо хаан уул дөрөв 21 дэх тойрог дээр ануудын даваа гэж та хэд бол бараг мэдэхгүй байх та. Анууд банк гэж яаж дампуурсан байхгүй. Анууд би нэг залуу хүн болмоор мэдэхгүй. Хөгцөгийн намаа шатаж явсан үний өгдөг шиг. Даваа нэр дэвшсэн. Яг тухайд анууд банктайгаа. Тэгээд тэр тойргийн судалгаар бол мань хүн чинь эхний гуравт орж ирэхгүй байсан байхгүй. Тэгээд тэр үеч нөө сонгуул 45 хоног явдаг. Одоо 2 сар хагас. Судалгаа бол ингээл 7 хоног болгон хийдэг байсан. Тэгтэл нэг удаагийн сонгуулиар нөгөө ануудын даваагийн нэр эхний гуравт ороод ирж байгаа байхгүй. Юунд ч хаан уул дүргийн. Тэг яагаад ороод ирсэн гэсэн чинь яармаг нисхийн гэр хороолоор арх тараацсан байгаа юм. Тэнгүүд нөгөө сонгогчд маань одоо энэ юм тараах шинжтэй гээд эхний 3 руу нэр хүндийг оруулж ирсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тухайн үед бол сонгогчд бас ер нь мөнгө тараах гэдэг юм одоо гар харсан сонголт хийдэг байсан. Одоо бол тийм байхгүй. 16 17 онд бол сонгогчд бол мөнгөтэй үнийг гэдэг юм. За эсвэл энэ нөхрийг одоо сонгочвол манай дээр мөнгө хийчих болов гэдэг энэ юм нь багассан шүү. Тийм учраас одоо нэр дэвшигчнэр бол энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Нөгөө одоо хуучны одоо их мөнгө цацаад гараад ирдэг сонгуул бол энэ одоо өөрчлөгдөнө. Ялангуяа одоо шинэ үеийн одоо залуу сонгогчд их орж ирж байна. За эднэр бол яг л тэр одоо нөгөө тэр санал өгсөн тэр бодлого энүүгээрээ сонголттой юм штэ. Тэрнээс биш бидний нөгөө хуучны одоо манай өмнөх үеийнхний ярьж байдаг. За нөгөө тулхтай хүн эсвэл нутгийн хүн гэдэг бол ийм фактор одоо л багасж байна. Судалгаа бол ингэж харуулдаг байгаа. Дахиад асуултсаа танаас яг лавшруулад. Тэгээд одоо залуучууд манай уг нь ингээд мөнгөний сонгуул биш юм байна. Энэ жил өөр болж ин гэдэг ш. Мэдээлэлээр одоо тодорхой нэг улс төрийн нам одоо ингээд 100 сая, 200 сая, 300 сая, 400 сая гаргачихлаа ш. Тэгвэл би бол хувьдаа бодоё гэж бодъё. За би нэр дэвшлээ гэж бодоход
надад бол энэ хажуунаас сууж байгаа хоол ундны арга хэмжээг их зардлан чалга 90-100 сая өгөх найзч байхгүй. За хуулиараа жишээлбэл за тий хандивын дансаа нээгээд аваад явж болох бах мэдээж хин нэгэн дэмжихэд тодорхой бүхий хүмүүсээс нэр дэвшгээс өмнө 100 сая төгрөг босгож ийн гэдэг би тэр хүн болгонд өртөө болчих жоох. За би дараа нэг гишүүн болдог. Тэр хүнд туслахгүй бол болохгүй. За нэг тэ нэг 20 хүн надад би одоо ч ийм байхгүй. Энэ бол жишээлбэл за нэр дэвшиг эрхээ аваад дараа нь хандивын данс нээх бол боломжтой. Тэ өөрийн хин нэгнээс босгоо хуулийн хүрээ. Хуулийн өмнө ингээд за би нэр дэвшнэ гэдэг одоо юу тэр тодорхой эрх бүхий байгууллагууд намайг баталгаажуулаагүй байхад би тодорхой хүмүүсээс мөнгө авчвал өөрөө би одоо түрүүний таны хэлдэг шиг үзэл сурталаараа чөлөөтэй ярих ямар ч боломжгүй болчих жоох. За чи за гээд гарчдаг. За тамираа чи над 50 сая өртөө нөгөө 50 сая яасан юм уу хэцүү. Тэгэхээр энэ дээр одоо залуучууд та нэг ялгааг нь гаргаж өгч миний харж байгаа магадгүй 100 саятай баахан бизнесмэнүүд ч юм уу эсвэл нэг бизнесийн бүлэглэл араас нь ингээд ивент итгэж гаргаад ирвэл эн чи өөрөө буцаал дахиад хүний амьдралын 4 жил гэдэг бол том мөчлөг. Дахиад энийг 24 онд өөрчлөх гэж байхгүй шин. За тийм энэ бол их чухал асуудал. Ерөөсөө улс төр дэх мөнгөний асуудал юм. За Америкийн одоо бид нар жишээ авъя л яг одоо Монголтай адилхан. Америк сонгогчдод гэдэг юм аа. За Америкийн одоо нэг улс төр конгрессийн гишүүн хувь хүнээс санхүүжилт авч одоо сонгуулийн санхүүжилтаа босгодог. Америкт бол улс төрийн нам одоо маш сул ерөнхийлөгчийн засаглалтай. Гэтэл одоо юу болж байна гэхээр Америк нийгэмд одоо галц усыг хэрэгжилж одоо хүний амьсгалыг хөнөөсөн хэрэг асар их гарч байна. Дунд сургуулийн хүүхдүүд их сургуулийн оюутны байр кампус руу. За тэгээд эцэг эхчүүд за нийгэмд одоо асар их олон удаа жагсаал цуглаан эсрүүл болсон. Тэр байтугай 8000 хүүхдийн хутал тавиад дандаа бууны одоо улмаас нас орсон гэдэг. Гэтэл конгресс энэ галц эсхийг одоо хориглох хууль баталж чаддгүй. Яагаад чаддаг гэхээр ерөөсөө одоо Америкийн улс төрчлийг санхүүжүүлдэг асар том бүлэг бол тэр галц эсхийн холбоо гэж байгаа юм. Бууны 8 тахтай. За тийм учраас ерөөсөө хувь хүн гэдэг юм хувийн компаниас санхүүжилт авсан улс төрч эргээгээд тэр конгресс бүтнээрээ тэр галц эсгийнхний одоо барьцаанд орсон байна. Тийм учраас Европын тогтцооны эсрэг талдаа өөрөөр хэлбэл хувийн компани одоо санхүүжилт бол аюултай. Тийм учраас улс төрийн намууд нь одоо төсвөөс болон гишүүдийнхээ одоо баг татвараас санхүүждэг. Өөрөөр хэлбэл одоо улс төрийн намуудын төсвийн одоо 30-40% нь одоо төрөөс хахад үлдсэн 50-60% нь одоо гишүүдийн татвар байна. Тэр татвар бас хэмжээтэй. Өөрөөр хэлбэл одоо өндөр одоо хандуу өргөх тийм боломж байхгүй. Тэр маань одоо юг хамгаалж байна гэхээр тухайн одоо намд хин нэгэн одоо компани эзэн хандуулангуудаа намаас тойрог авдаг эсвэл намын одоо улс төрийн бодлого дэмжлэг авах боломж байхгүй. Тийм учраас гишүүдийн одоо бага тооны татвар дээр нь төрийн дэмжлэг үзүүлнэ. Ингэсний үндсэнд одоо тухайн нам болвол ийм бохор мөнгнөөс ангид байд юм байна гэж. Тэрөөсөө ийм хоёр чиглэл байна. Тийм учраас Монголын одоо улс төрийн намуудын үнцүүлийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх одоо санхүүжилт тайлан бол нийлтэд болох хэвээр. Тэгээ мөн одоо тухайн хэмжээгээр одоо төрийн одоо санхүүжилтийг тодорхой хэмжээгээр одоо нэмж бохор мөнгнөөс одоо тусгаарлахын байдал руу орох хэвээр байна. Ил тод байгаж болно. Гол нь ингэж урчиж горилж мөнгө босгож бол болохгүй. Наач юм бол хууль. Тэгэхээр эн чинь бол яг таны над яриад байгаа Америкийн жишээтэй ойролцсон юм ба шүү дээ. За тэгвэл одоо нөгөө нэг залуу маань сандаа өгөхгүй байж идэг ийм араас нь бас ингэ нэг бизнесийн байгууллага ивент итгэцэн шудраг дүр хэсгсэн хүмүүс бас байж болох юм байна. Энэ нэг муу жишээ. За нөгөө тал нь одоо жишээлбэл энэ таны түрүүний одоо бидний хөндлөлтөг шиг маш их ингээл их орондоо хайртай тий патриотоор ингээ өвчлчихсэн эсвэл ингээл хитрхи их популизм хийдэг гарахаараа хороо устгах нь ерөөсөө байхгүй болгоно гэсэн бас нэг тодорхой бүлэг байгаад байдаг. Энэ популист хүмүүс дээр одоо тэр залуучууд одоо яаж тэдрийг ялгахын тий энэ тал дээр та бас хэлж байгаа. Популизмын одоо энэ хор хөнөөл нь бас өөр орнуудад маш их байгаад байна шүү дээ. Жишээлбэл одоо Венесуэл газрын тусаар ямар баялаг орн билээ. Тэгэхэд одоо яаж амьдарч байна гэж. Хоёр популистийн гараар одоо тэр Латин Америкт хамгийн одоо баян чинэлэг газрын тосны том одоо улс ингээд сүрцсэн байна. Тэр ерөөсөө одоо иргэдийн хэрэгцээнээр тоглодог. Жишээлбэл одоо банкны зээлийн хүү за эсвэл одоо иргэдийн цалинг 5 сая болгож нэмнэ ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг бэлэгдэх боломжгүй амлалтыг бид нар бол ялгаж салах хэрэгтэй юм. Тэгээд тухайн одоо жишээлбэл ингэ сайхан амлалт байна бид нар таалагдж байна. Гэмээр энийг яаж хэрэгжүүлэх юм? Ард нь хэрэгжүүлэх одоо бодлого буюу тэр институт баг нь байгаа маагүй юу? Энэ дээр л гол нь сонголт хийх хэрэгтэй. За тэгээд яг зур мажоритар сонгуул гэдгээр
Нөгөө олонний танил хүмүүсийн санал бол бас илүү одоо хүмүүст ойр тусан. Жишээлбэл одоо мундаг одоо босралтай гэдэг юм потенциалтай нэр дэвч байлаа гэхэд нөгөө танил хүнээс авах хандлага бол тодорхой тойргууд дээр бол нөлөөлж таарна. Тэгвэл танил байлаа гэд үнэхээр тухайн одоо хүн маань бодлогын одоо хэрэгжүүлэх одоо намайг төлөөлж тэр их хуралд одоо бодлого босруулах хүнөөгүй юу? Эсвэл одоо нэг сайхан дуучаа ороод 4 жил сайхан сууж хагаад хамгийн сүүлийн хаалтын чуулган дээр дуулаад явчихгүй юу? Гэдэг дээр одоо бодох хэрэгтэй байна. Чин бас зөв үнцэг байна. Тэгэхээр залуучууд бол сонгуул өгөхийнхөө өмнөхөн улс төрийн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Намуудын одоо үзэл суртал бодлогыг ялгадаг байх хэрэгтэй. Тэрний дараа одоо хувь хүнийг харах хэрэгтэй нь шүү дээ. Хувь хүний одоо төлөвчлөлийн зэрэг. Тэрнээс яг хувь хүн дээр тулгуурлаж санал өгнө гэдэг нь цаашаа улс орны одоо бодлого тодорхойлоход бол боломжгүй болох юм биш. Зөв үү? Тэгэхээр ер нь бол ингээд олон шинжлэхээс харахаар альва одоо нэг төрийн бодлого засгийн газрын бодлого бол нэг 12-оос 8-аас 12 жилийн ийм одоо циклээр явж байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм одоо нэг засгийн газрын бодлого 14-12 жил хүртэл ингээд тууштай хэрэгжээд үр дүн гардаг. Жишээлбэл одоо энэ утаан дээр бол ингээд маш хурдтай сайхан гарсан. Агт босрол одоо нийгмийн хамгааллын бодлого дээр бол одоо бидний энэ одоо 20 онд авсан арга хэмжээний үр дүн 24 онд сургуульд орж байгаа хүүхэд 3-4 ангид орсны дараа гэдэг юм уу 28 оны үед үр дүн гарнаа. Тийм учраас төрийн бодлого юм одоо залгамж нартай байхын тулд гүйцэд засаглан доктортой байх хэвээр. Тэгээ иргэд мөн одоо тэр сонголт дээр ч гэсэн бас ер нь засгийн газар доктортой байх хэвээр шүү гэдэг дээр их ач холбогдол өгдөө. За манайх бол өнгөрсөн 28 жил бол ерөөс 1.6 жилийн настай нэг засгийн газар гараад. Тийм учраас одоо энэ үндсүүлгийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газар бол доктортой байна. Үүнийг дагаад энэ төрийн бодлого бол ингээд тууштай, залгам чанартай явнаа гэсэн юм одоо өөдрөг бол хүлээлт байна одоо ирэх жилүүдэд. За тэгэд манай нэвтрүүлгийн цаг урт юм шиг мөртлөө яг ингээ яриа өргөхлөөр маш хурдан өнгөрж байна. За тэгээд дээрэс нь бас нэвтрүүлгийн сэдв маань ч өргөн хүрээнд явах юм аа. Тэгээд одоо энэ бас өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор те манай энэ Устрын намын байгууллагын төлөөлөл, залуучдын байгууллагын төлөөлөл, за манай одоо залуучуудын төлөөлөл, судлаач доктороос одоо судлаачдын төлөөлөл байгаа учраас ерөнхийдөө нөгөө нэвтрүүлэг болгоны төгсгөлд бас нэг уриалга хэлдэг байхгүй юу? Ураа тэгээд та бүдээсээ бас сайхан товчхон тий нэг уриануудаа хэлээч гэж. Яг хөө залуу сонгогч нарын чиглэлээрсэн нэлээд сайхан өргөө ярилцлаа. Тэгээд залуус дүү нартаа одоо шинээр сонгуул өгч байгаа одоо залуу сонгогчдод хэлэхэд нэг зөвлөгөө байгаа. Үнэхээр одоо ихтгэл үнэмшлээрээ тэр хүний одоо тэр намынх нь нэр дэвшигчээ хараад ингээд үнэхээр одоо дэмжихээр ихтгэл үнэмш шолооцсон бол одоо сонголтоо хийж болно нэгдүгээр. Өөр боломгүй бол одоо сан гэр бүлээрээ яриад аав ээжтэйгээ ярилцаад анхны сонголтоо ихэд залуус юусоо алдах юм байхгүй шүү. За миний хувьд бол залуучууд маань за тэр дундаа одоо анхлан сонгуул саналаа өгж байгаа залуу дүүнер маань эсвэл одоо бодлогын сонголт хийгээрээ. Яагаад гэвэл одоо бид нар бол бодлого босруулах улс орны одоо хөгжлийн төлөө хөгжлийн бодлогоо уралдуулж байгаа одоо энэ бодлогын өрсөлдөөнд орж байна. Тийм учраас тухайн одоо нам нэр дэвшигч нарын хамгийн сайн бодлого дээр л одоо бид нар сонголт хийж орох ёстой. Тийм учраас сонгуул бол одоо мөнгөний өрсөлдөөн биш бодлогын өрсөлдөөн юм аа гэж уриалмаар байна. 6 сарын 24-нд чинь сонгуул хэлөө. Тий. Камертоны явж та. Камертоны төрс өдөр болох юм байна. 6 сарын 24-нд босоод саналаа өгөөрэй. Залхуу өрдөг, миний ч гэсэн залхуу өрж байсан. Тийм болохоор босоод ирлээ саналаа өгцгөөе. Тэгээд яг залуучууд төлхөө өгсөн сонгуул ямар үр дүн гардгийг хэвдүүлээ. Тэгээд 6 сарын 25-нд хамтдаа харцгаая гэж хэлмээр. За миний хувьд бол яг хуу залуучуудыг би улс төрийн баримжаагаа төрүүлээд олоорой гэж уриалмаар байна. Яг тий зүүнийх байна уу, барууных байна уу, консерватив байна уу, либерал байна уу тэрийг төрүүлж олоорой. Тэгээ тэр чинь бас тэр хүний яг нөгөө үзэл баримталд маш том нөлөөлдөг. Тэрийг төрүүлж олоод тэгээ саналлаа өгөөрэй. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон одоо бүх салбарын төлөөлөл болсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд үзэгч та бүхнийхээ өмнөөс маш олон талаас нь олон өнцгөөс асуух гэж хичээлээ бас хүмүүсээ яриулах гэж хичээлээ. Тэгээд анх удаа сонгуул өгч байгаа залуучууд болон сонгуулаа дахин өгч байгаа залуучуудад бол өөрсдөд нь тодорхой хэмжээний мэдээлэл өгөх, мэдээгүйг нь мэдүүлсэн ийм ач холбогдолтой дугаар болсон гэж бодож байна. Ингээд
нийт үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяр таа. Баяр таа.